байна уу? Өнөөдөр бол 2025 оны 11-р сарын 5-ны өдөр. Монгол бичих соёлын уран баян клубын оюутнуудын хамтарсан Монголын сайхан орон сэдвт уран үзэсгэлэнгийн бэлтгэл ажил өнөөдөр эхэлж байна. Үзэсгэлэн гаргана гэхээр юу бодож байна? Ямар санагдав? Тэгэл яандаа л гэж үчний хугацаанд амжаад юм айгуу хашиг юм дээ гэж бодол болж. Өчигдөр хөврүүлсэн байсан гэхээ өнөөдөр ингээд бичиж дадлуулсан. Тэгээд зөвлөгөө аваад тэгээд одоо болохоор ингээд юу гэж бэлтцээ. Баярлалаа. Бид бүхэн яг одоо уран үзэсгэлэнийхаа хамгийн том бүтээл болох уран нэртэй бүтээлээ хийх гээд муутугаа татцсан. Тэгээд хамгийн томоор бичиг үгээр бичсэн. Тэгээд нарийн биер болон дундын биерээр хаана нь ямар зүйл бичих вэ гэдгийг ярилцаад ингээд төлөвлөд байж байна. Дайчид Эмэн зүүний дэр тэгээс нүүдэж нарт тэнгэрийн дор түүхээрэн гайхуудаж самхан жаахан өрдөрөө таммагж наран зүг тэмүүлсэн хөсөгтөн монгодоо элхэн талны ухаанаар эцэлсэндээ Green dara khussuga tumma
Өнөөдрийн үйл явц хэрхэн өрнөж байна вэ? Тулгарч буй асуудал. Өнөөдөр болохоор бид яг норволж исэн бүх зүйлээ дуусгаад яг бүтээлээ бичиглээд бэлтгэж байгаа. Тэгээд тулгарч байгаа асуудал гэх юм бол минь бичиж байгаа бүтээлээ солилцсон болохоор тэгээд дахиад техникс нэглэх шаардлага гарсан. Тэгээд бас хайрцаглах тал дээр бас жоох асуудал. Тэгэл Ер нь бол бичиж байгаа. Тэгээд миний бичиг жаахан муухай энэ л асуудал юм л да. Тэгээд бичгээ ингээд засах гээл үзээд юм. Тиймэрхүү л юм. Өнөөдөр үйл явц үнэхээр сайн байгаа. Бүх юм бүр яг жигдэх гоё явж байгаа. Тулгарч байгаа асуудал бол байхгүй наа. Тулгарч байгаа асуудал хайрцаглаж чадахгүй байна. Тэгээд өнөөдөр бол ирээд ноорглоод бичиж ин ер нь бүтээллийнхаа бэлдээд яаж бичих талаараа ноорглоод бичиж. Өнөөдөр өглөөнөөс хойш ирээд бичгийн хэвээ сайжруулад тэгээд бичих байгаа юм ерөнхийдөө хайрцаглаад тэгээд бичгэд ерөн бэлтгээ байж. Бүтээлээ хийгээд бэлдээд бичээ сууж ин. Тэгээд толгорч байгаа асуудал байхгүй наа. Тэг өнөөдөр яг бэлдсэн дээр юмаа бичих гээд яг бэлдээд байж гин. өнөөдөр үйл явцал бид нар яг ингээ бүтээлээ хийхэд бэлдээд ингээд мотогоо энэ хавтан дээрээ наагаад бэлдсэн байгаа. Тэгээд тулгарч буй асуудал гэх юм бол хайрцаглаж ингэж чадахгүй жоохон хэцүү л энэ та. За өнөөдөр өглөөнөөс хойш ирээд тэг нөгөө одоо бүтээлэн дээрээ бичих байгаа ядаа ихийн ингээд туршилт маягаар бичээд тэгээд одоо нөгөө муутан дээр ингээд бичгээд бэлтгээд сууж байна. За тулгарч байгаа асуудал бол нэг их гарахгүй юм яг өөрөө гоё бичгийг л болж байна да хичээж. Энэ одоохондоо асуудал тулгараагүй л байна. Тэгээд нөгөө цаасаа бэлдээд бичгэд л ер нь зайгаа яаж зохицуулах вэ энэ төр гээд жоох асуудал үүсэх байхаа гэж бодож байна. Тэгээд ноороглоод яг яах вэ гэж бодоод л байж байна ер нь л. Өнөөдрийн үйл явц болохоор одоо бүтээлээ хийх гээд норго бэлтэж байна. Тулгарч байгаа асуудал гэх юм бол жоохон хайрцаглаж бичих гэж жоох асуудалтай л ах шиг байна. Тэгээ өөр 50 дүү. Өнөөдөр бэлтсээрээ бичихэд бэлдээд илүү цэвэрхэн бичиж гин. Тулгарч буй асуудал нь гэхээр бүгдээрээ чимээгүй суусараагаад нойр хурж гин, хөлөөнгөөсээр агаа даарж гин. Хитрхи юмаа бицээрээ бас өлсөж байна гэж. За ингээ бүгднгээс нь ярилцлага авч үзлээ. Тэгээд манайхан анхны бүтээл болохоор ингээ жоохон хайрцаглах тал дээр жоохон асуудалтай байх шиг байна. Тэгээд дараагаатаа илүү ингээд бүтээл хийгээд тэгээд туршлага суугаад бүгдээрээ чадах байхаа. Бүгдээрээ чаднаа.